Press Podcast. Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлан. Мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга уу? Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүл зүйн талаар ярилцъя. Press Podcast. Сайн байцгаана уу? Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлан урайтай Press Podcast-ийн машин дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочноор сэтгүүл зүйн инновац хөгжлийн үр төвийн тэргүүн Дулам Хорлоо урьдээрсэн байна. Урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Хэвлэлүрийн эхэндээ бас 30 жилийн баярын мэнд хүлээн авсан баярлалаа. Баярлалаа танд. Саяхан болж өнгөрсөн Media Mongolia арга хэмжээний үеэр гурвалсан хямрал гэж зүйлийг ярьсан байгаа. За тэгэхээр 2026 оны хувьд дэлхийд энэ хямрал яг яаж нүүрлэх гэдэг вэ? Та энэ дээрс тайлбар хийгээч. За яг энэ маань зөвхөн 2026 онд шинээр гарч ирээд байгаа нэр томьёо биш л дээ. Ерөнхийдөө л яригдалсан асуудлууд өмнөх жилүүдэд яг за эхлээд гурвалсан хямрал гэж юу яриад байгаагаа нэг тайлбарлаж байна. Хэвлэл мэдээллийн салбарт учирч байгаа одоо эрсдлүүдийг бид нар томьёолготой гурвалсан хямралтай нэрлэж байгаа. Яг тэр энэ дээр юм тулгуур салбарын суурь тулгуур гэж үзэж болохоос 3 өөр салбраас чиглэсэн юм эрсдлүүд үүсэж байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрх нь бол за технологийн одоо хурдтай өсөлт хөгжилт сэтгүүл зүйн салбарт тасан зохицож хараахан чадахгүй байгаагаас шалтгаалж одоо relevant гэж ярьдаг үзэгчд уншигчдаа хэрэгцээтэй ач холбогдолтой байж чадхаа болж байна гэдэг эхний нэг юм хямралын асуудал байна. Хоёрдугаарх нь бол бизнес загварын хямрал буюу технологийн компаниудын энэ хүчтэй нөлөөгөөр дамжуулаад мэдээлэл авах сувгуудын сонголт маш их өөрчлөгдөж байгаа. Тухайлбал сошиал медиа сувгууд, Facebook-с, Twitter-с гэдэг ч юм уу хүмүүс илүү мэдээлэл авдаг болсонтой холбоотойгоор одоо хэвлэл мэдээллийн сэтгүүл зүйн байгууллагууд маань олон нийтээс орлого төвлөрүүлэх, арилжааны чиглэлээр орлого төвлөрүүлэхийн боломжууд нь өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлтөд бас насан зохицож бизнес загвар маань өөрчлөгдөх шаардлагатай байсан. Энийг бид нар бас хараахан арай удаан дасан зохицож гинүү даа гэдэг асуудлыг бас хоёрдугаарт нь хүндэр тавьсан байна. За гуравдугаарх нь бол олон нийт яг сошиал медиагаар дамжсан мэдээллийн урсгал дунд чанартай хэвлэл мэдээллийн байгууллагыг ялгаж чадахгүйгээс хамаарч сэтгүүл зүйн хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурч байгаа гэсэн юм үзэн 3 асуудлыг ярьсан байгаа даа. Тэгэхээр MIMO гэж бид нар товчоор ярьж байгаа хэвлэл мэдээлэл Media Mongolia гэдэг энэ арга хэмжээг бид нар энэ жил 2 дахь удаага зохион байгуулсан. Эхнийх нь бол 2024 оны 11 сард болж исэн. Тэгээ эхний MIMO-гоор бид нар яг зөвхөн бизнес загварын хямрал гэдэг асуудлыг голчилж хүндэж ирсэн. Тэгээ 24 оноос хойш до 25 он бол өөрөө дэлхийн нийтээрээ хэмэл оюун ухааны хөгжлийн бас өсрөнгөө өсөлтийн үе байлаа гэж тодорхойлж болж байна. За ковидын үеэр хэмэл оюун ухааны хэрэглээ дэлхийн нийтээрээ нэмэгдсэн бол 2025 онд бүр agentic AI буюу өөрөө ямар нэгэн байдлаар өгөгдсөн мэдээлэл дээр үндэслэж тодорхой хэмжээний шийдвэр гаргах чадамжтай ийм хэмэл оюун ухааны ахаад ийм дараагийн хөгжлийнх нь үе шатнд одоо бий болчлоо гэж дэлхийн нийтээр үзэж байгаа. Ялангуяа Америк талтаа бол agentic AI юм одоо хөгжлийн эхэлчихэд байна гэж ингэж үзээд байгаа. За тэгэхээр бид нар энэ жил энэ технологийн асуудлыг хүндэж тавьсан нь бол магадгүй монгол хэл өөрөө нөгөө цөөн хүн ярьдаг low resource гэж ярьдаг. Цөөн хүн ярьдаг хэл ашигладаг гэдэг утгаараа Монгол улсын хэмжээнд хэмэл оюун ухааны хөгжил англи хэлээр ярьдаг орнуудтай харьцуулах юм бол харьцангуй хоцрогдсон байдлаар одоо нэвтэрж байгаа гэж хэлж болох байх. Тэгэхээр энэ үед хэвлэл мэдээллийн салбар маань соргог байж өмнө нь магадгүй сошиал медиа, интернетийн үед нөгөө хоцрогдлоо гүйцэх юм гарааны ижил нөхцөл рүү бас биднийг энэ хэмэл оюун ухаан авчирч байгаа юм болов гэдэг асуудлыг бид нэр Media Mongolia-гаар ярьсан гэсэн. Тэгэхээр өмнө нь магадгүй одоо хэд хэдэн төрлийн цохилтуудад хэвлэл мэдээллийн салбар маань ингээд технологийн хөгжлийн нөлөөгөөр орлоо гэж үзэж болно л доо. Тухайлх юм бол хамгийн ихэнд телевиз гэдэг зүйл тийм одоо эхэндээ бол зөвхөн ийм хэвлэмэл байдлаар тараагддаг гэсэн бол телевиз гэдэг зүйл бий болоод мэдээллийг ийм дүрстэйгээр тийм илүү хурдан хэмэл дагуулаас энэ авах боломжууд нэгдэжсэн. Тухайн үед бас л дэлхийн нийтээрээ ингээд энэ шинэ технологиг яаж хүлээж авах вэ? Одоо олон улсын хэвлэлийн хүрээлэнгийн 60 жил өмнөх юм уу тайлан дээр бас тийм юу байдаг. Хэмэл дагуулын телевиз бол сэтгүүл зүйн салбарын нөхөл юм гэсэн жишээлбэл нийтлэл гарч ийн би яг ийм үгээр биш байж магадгүй ер нь нутаг агуулгын нэг юм нийтлэл тухайлах юм бол байсан байх жишээ нь тий. Тэгэхээр нөө салбар маань ингээд янз бүрийн технологийн шинэ өөрчлөлтүүдэд тодорхой хэмжээнд ингээд дасан зохицоод явж исэн байх нь. За 90-ад оны үед интернет гээд дахиад нэг хоёр дахь цохилт тий. Энэ дээр ахаал нөгөө яаж дасан зохицох вэ? Яаж амьд байх вэ?
яаж ач холбогдолтой хിവэрэ байх вэ гэдэг юм ингээд бодоод явжсэн. Тэгээ 2000 оны ихэр бол сошиал медиа гэдэг зүйл гараад ирсэн. Сошиал медиа дээр бол тасан зохицох асуудал бол харьцангуй тааруу явсан гэж ер нь бол гэдэгтээ бүгд санал нийлэх байх. Ягаад гэхээр сошиал медиаг бид нөгөө мэдээлэл түгээх сувг гэж нэг сувг юм уу нэмэлт сувг гэж хүлээж авахаас илүүтэйгээр үндсэн сувг болгоод явцсан тийм. Тэгээ тэрний арталт ингээд үндсэн сувг телевизэн ч юм уу сайт ч юм уу нэг юм хоёрдогч байдлаар аваад явцсан. Тэгэхээр энэ дээр бид нэр төдийлөн тасан зохицож чадаагүй. Дээрээс нь сошиал медиагаар дамжаад алгоритм хүмүүсийн мэдээлэл авч байгаа шинж байдалд яаж нөлөөлж байгаа вэ гэдгийг бүрэн дүрэн ойлгож чадаагүй. Том технологийн компаниудтайгаас ойлголцож чадаагүй. Тэгээ ер нь бол энэ сошиал медиагийн одоо өөрчлөлт гэдэг дээр бол үндсэндээ ялгцаагаа гэж хэлж болохоор. Тэгээд ингээд явж итэл одоо хиймэл оюуханд гарч ирж байгаа. Тэгэхээр хиймэл оюуханы хувьд бол хэвлэл мэдээллийн салбарт ер нь хэрхэн яаж нөлөөлж байгаа вэ гэдэг зүйлийг бид нөгөө гарааны жоохон хойно байгаа дэлхийн нийтэд харьцуулахад тийм Монгол маань жоохон хойно байгаа гэдэг утгаараа ийм юм дээр алдаад штэ тий. Сэтгүүлчдийн ингээд хит хэрэглэхээр ёс зүй тал дээр ингээд алдаа гаргаад байгаа юм байна. Ингээд харж сурах боломжтой зүйлс маш ойрхон. Тэгээ мэдээлэл нь маш хүртээмжтэй байгаа учраас хэвлэл мэдээллийн салбарт бол хиймэл оюуханы хэрэглээг ёс зүйтэйгээр маш зөвөр нэвтрүүлж чадах юм бол хүртээмжийг нэмэгдүүлэх тий хэрэглэгчид хэвлэл мэдээллийн одоо хэрэглэгчид буюу мэдээлэл хүлээж авч байгаа хүмүүстээ илүү үр дүнтэйгээр хүрэх тэдгээрийн мэдээллийн хэрэгцээг илүү үр ашигтайгаар хангах гэдэг энэ боломжууд дээр бид нар хиймэл оюуханд ашиглах боломжтой юм а гэдэг үндсэн хоёр дахь агуулгыг хэлсэн байна. Манай улсад тэгэхээр энэ хэмбэл яг ямар төвшөнд явж байна, яаж гарна гэж бодож байна. Тий, энэ бол яг дэлхийн нийтээр ингээд аваад үзэх юм бол бүгдээрэн дээр нь ингээд юм гурвалсан тий хамтарсан байдлаар бол ажиглагдаад байгаа юм биш. Бид нар яг медиа Монголын арга хэмжээнд дээр яг манайд ингээд гурвалчаад байна гэдэг зүйлийг нь онцолж байгаа гэсэн. За ямар нэгэн байдлаар ингээд технологийн нөлөө байхгүй тий зүгээр л юм ашиг орлого буурсан байна, бизнес цагаараа сайжруулах хэрэгтэй юм гэдэг дангаараа нэг асуудал байх юм бол энийг бид нар шийдэхэд бас харьцангуй төхөм тийм ээ. Эсвэл зөвхөн ихтгэлцлийн асуудал байна гэх юм бол за тэгвэл хэдүүлээ олон нийтийн ихтгэлцлийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг ингээд стратеги боловсруулаад ажиллахад бол харьцангуй бас хэлбэр. Монгол улсын хувьд бол ингээд гурвалсан байдлаар нэг асуудлаа шийдэж чадаагүй ижил дараагийнх нь мэдээж нөө за та нар минь асуудлаа шийдчихээ бид нар тэр хооронд хиймэл оюуханаа хөгжүүлэхгүй байж гэхгүй шүү дээ тий. Тэгэхээр яг ингээд бүгд ингээд зэрэгцээд ороод ирсэн байгаа гэдэг асуудал бол одоо нэгэн яралтай тулгымцсан асуудал учраас энэ асуудлыг зөвхөн хэвлэл мэдээллийн салбар дангаараа шийдвэрлэх гэж одоо чардаахын оронд төр болон хувийн хвшлийн дэмжлэг хэрэгтэй юм байна. Зайлшгүй байна гэдэг асуудлыг Медиа Монголоор ер нь бас гаргаж тавьсан гэсэн үг. Тэгэхээр Монгол улсад энэ асуудал дэлхийн нийтэд харьцуулахад бүр илүү тулгымцсан, бүр илүү одоо сериус нийтийн ноцтой төвшөнд байгаамаа гэж ер нь бол харж байгаа. За одоо хиймэл оюуханд ярихад түрүүн хэлсэнтэй low resource language буюу цөөн хүн хэрэглэдэг одоо large language model гэж ярьдаг шүү дээ. Одоо их хэлний загвар гэх юм уу? Их хэмжээний текст мэдээлэл эсвэл аудио мэдээлэл дээр гэдэг юм уу тулгуурлаж нөгөө хиймэл оюуханыг сургах технологи байна. Тэгэнгүүт яг бидний харж байгаагаар бол монгол хэл дээр одоо нийт интернетэд байгаа тийм дэлхийн нийтээр байгаа нийт интернетэд байгаа монгол хэл дээр бүтээгдсэн агуулгууд буюу текстийн контентууд нь өөрөө хиймэл оюуханыг монгол хэл дээр маш сайн ажилтдаг болгоход одоо бэрхшээлтэй хангалтгүй гэж дүгнэж байгаа. Яг одоо Gemini ч юм уу ChatGPT гайгүй сайн ажиллаа л юм л да. Гэхдээ бидний өнцгөөс нь сэтгүүлцэн үднээс хараад үзэхээр монгол хэл дээр бичигдсэн контентуудаар тэр модельүүд сургагдж байгаа боловч тэр контентууд үнэн зөв үү? Ёс зүйтэй юу? Хүний эрхийн мэдрэмжтэй байгаа юу гэд арай өөр линз ингээд оруулаад харах юм бол нэлийн их хэсэг нь хасагдахаар байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр энэ дээр магадгүй үндэсний хэмжээнд энэ технологийн өөрчлөлтийг бид нэр одоо өөрчлөлтөд дасан цогцохын тулд ямар хөө бодлого байх ёстой юм. Нэгэнт бид нар нөгөө англи хэлтэй ч юм уу тий олон сая хүн ярьдаг хэлтэй орн биш учраас энэ дээр ялтчгүй онцгой төвшөнд анхаарах хэрэгтэй. Тэгээ хэвлэл мэдээллийн салбарын өөрийнх нь бүтээгдэхүүн ерөөсөө л агуулга байгаа шүү дээ тий. Үг, текст агуулга байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар энэ дээр одоо их хэлний загварыг бүлэм хэмжээгээр сайжруулахдаа чанартай агуулга дээр тулгуурлаж сайжруулах гэдэг бол хэвлэл мэдээллийн салбарт анхаарал хийх ямар ч боломжгүй үндэсний хэмжээнд анхаарах хэрэгтэй асуудал. Тэгэхээр Монгол улсын төвшөнд ингээд улс руугаа оруулаад ингээд харах юм бол хиймэл оюуханы хөгжил тасан зохицох процесс дээр бол төрийн болон хувийн хвшлийн оролцоо асар чухал хэрэгтэй байгаад байна.
За хэмэл оюухан хөгжүүлж байгаа дотоодын бас аж ахуйн нэгж компаниуд бас байгаа. Тэдгээр дээр ч одоо ямар нэгэн байдлаар төрийн дэмжлэг тодорхой хэмжээнд юм шаардлагатай гэж харж байгаа. Тэгээд хэмэл оюуханы хэрэглээний хувьд бол одоо бидний төсөөлж байгаа байж болох нөгөө нэг use case гэж ярьдаг. Тэгээ хэрэглээний одоо сонголтуудыг бас нэлээд хязгаарлагдмал байдлаар нь харж байгаа юм болов уу гэж бас чуулганы үеэр анзаарчихсан. Зүгээр нэг чатботоос асуулт асуух төвшин гэдэг ч юм уу те. Гэтэл нөгөө нэг компани дотоод нөгөө менежментийн систем, контент менежментийн системийг бид нэр яг контент дээр уншигчдад хүрж байгаа мэдээний агуулга нийтлэл дээр хэмэл оюуханыг ямар нэгэн байдлаар оролцуулахгүйгээр арын системүүдээ менежментийн илүү ухаалаг байдлаар хийхэд хэмэл оюуханыг ашиглах юм боломжууд бас байгаа. Тэгэхээр тэдгээрээс бид нэр бас тодорхой жишээнүүдийг гаднаас зочдорж авчирч бас яриулсан. Тэгэхээр тэрэн дээрээс манай салбарын байгууллагатаа авч ашиглаж болох мэдээллүүдийг үргэлжлүүлээ цаашаа судлаад бас бодит ажил хэрэг болгоод ашиглах болов уу гэж харж байгаа. За орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд бол их онцлогтой. Нийт хэвлэл мэдээллийн 25%-ийг эзэлж байгаа. Энэ ингээд жил бүрийн буурсан юм судалгаа бол байна. Тэгэхээр энэ дээр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагыг цаашид яаж хөгжүүлэх, яаж дэмжих юм, ямар хөрөнгө оруулалт татах боломжтой талаас тийм бид нэр чуулганы хүрээнд яг энэ асуудлыг нэлээд онцлохыг зорьсон л доо. Медиа Монголын арга хэмжээний хувьд ч гэсэндээ сэтгүүл зүйн зөвчлөлийн өөртөө хувьд ч гэсэндээ бидний зорилго бол сэтгүүл зүг аврах ч юм уу хэвлэл мэдээлэл дэмжих хэрэгсээ биш байхгүй юу? Биш шаардлагагүй. Хэрвээ сэтгүүл зүйн салбар нийтийн мэдих эрхийг хангаж чадахгүй байх гэж үзэх юм бол мөхөх ёстой гэсэн байр суурьтай зүгээр их шударгаар хэлэхэд тэгэхээр бидний зорилго ер нь хэвлэл мэдээллийн салбарыг дэмжих гээд байгаа байгууллагын эцсийн зорилго юу юм бэ гэхээр олон нийтийн мэдих эрхийг л хангах гэдэг. Олон нийтийн мэдих эрхийг хангаж байгаа хамгийн одоо найдвартай сувг нь харин сэтгүүл зүй буюу хэвлэл мэдээллийн байгууллагууд гэж үзэж байгаа учраас нөгөө өөрчлөлтийн онлоо аваад үзэх юм бол бид нар хэвлэл мэдээллийн байгууллагуудыгаа хөгжүүлээд дэмжиж ажиллаж чадах юм бол олон нийтийн мэдих эрх хангагдах юм байна гэсэн өнцгөр ер нь бол одоо асуудлыг бид нар харж байгаа гэсэн. Тэр үднээсээ саяны 3 асуудлыг бид нар онцолж гурвалсан хямрал гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр яг энэ дээр жишээлбэл Монгол улсын хүн амын 40% нь орон нутагт буюу Улаанбаатараас гадна амьдарч байгаа тийм. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагуудын 25% нь орон нутагт байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тооны хувьд аваад үзэх юм бол бүр бага тоо гарна. Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгаан дээр болохоор 2025 оны тайлан дээр тийм 75 хэвлэл мэдээллийн байгууллага орон нутагт ажиллаж байна гэдээ гарсан байлээ. Өмнөх жил нь 106 байсан санагдчихэв. Тэгэхээр энэ бол маш үлэмж их хэмжээгээр буурж байгаа асуудал байгаа. Тэгээ энэний цаана бол үндсэндээ ерөөсөө зах зээл байхгүйтэй холбоотой харагдаад байна тийм. Тэгэхээр бид нар олон нийтийн мэдих эрхийг хангахад төвлөрж байгаа юм бол Монгол улсын хүн амын 40% мэдих эрхийг хангаж байгаа орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуудлыг маш өндөр түвшинд хэлэлцэх ёстой гэж үзсэн учраас яг арга хэмжээ төлөвлөлтийн үүднээс нь үзэх юм бол яг ерөнхий сайдын ярилцлагын өмнө буюу бас ерөнхий сайдад панел хэлэлцүүлгийг сонсгоч юмсан гэсэн үүднээс нь арга хэмжээг бас тэгж төлөвлөсөн байгаа хуваараа. За тэгээд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд дээр байгаа бас нэг чухал асуудал гэдэг юм бол сүүлд биднээс экосистемийн манай байгууллагаас экосистемийн зураглал дээр харж байхад бол Улаанбаатарт байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудны дунджаар 10 хүнтэй 10 ажилтнтай байна гэсэн үг тийм. За улсын дунд хэмжээнд ингээд дундчлаад үзэх юм бол нэг 7 ажилтнтай харагдаж байгаа. Орон нутгийн түвшинд аваад үзэх юм бол дээдл нь 3 4. Одоо дунджаар нь 3 4 тийм. Цөөн зарим байгууллага за 15 30-аад ч юм уу тийм хүнтэй тохиолдол бол байгаа. Групп хэмжээнд ажиллаж байгаа ч гэдэг юм уу тийм. Гэхдээ ер нь бол дийлэгтэй л 3-аас 4 хүнтэй хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж байна. За сэлэнгэд тухайлах юм бол болормоо судлаачийн хийсэн судалгаагаар орон нутгийн одоо телевизтэй хоёрхан сэтгүүлчтэй тэр хоёр сэтгүүлчин засаг даргын тамирын газартай хэвлэл мэдээллийн ажилтнаар орхоор улснаас хамаарат телевизэнд хаагдсан кейс хүртэл юм байж байгаа. Тэгэхээр хамгийн энэ тэргүүний асуудал хүний нөөцийн асуудал нь. Тэгээд хүмүүс тэнд ажиллахгүй байгаа мó гэхээр яг үнэндээ тэнд нөгөө зах зээл байхгүй учраас ажлын байрны доктортой биш байж чадахгүй байгаад байна. За энэ өнцгөр нь аваад үзэх юм бол яг нэг хэвлэл мэдээллийн байгууллагыг орон нутагт зах зээл дээр ингээ уучраа болоод амьдраа гэж хэлэх одоо боломжгүй ийм нөхцөл байдалд байгаа учраас ямар нэгэн байдлаар юм системтэй санхүүгийн дэмжлэг, за ур чадварын дэмжлэг гэдэг нь хэрэгтэй байна гэдэг зүйлийг бид нар харж болж байгаа. Нэгдүгээр хэв.
За ур чадварын дэмжлэгийн хувьд судалгаан дээрээс манайхаас экосистемийн судалгаан дээрээс харж байхад бол Улаанбаатарт байгаа хэвлэл мэдээллийн байгууллага тэдгээрийн ажилтнууд бол үндсэндээ сургалтын илүүдэлтэй. Ер нь бол шаардлагагүй байна. Магадгүй тэр сургалтаас олж авсан мэдлэгийг ажил дээр ирээд тэртээ тэрхүү ашиглаж амжихгүй ажил дараагийн сургалтанд зориулдаг ч юм уу тийм. Нэг иймэрхүү зүйл ажиглагдаад байгаа зүйлийг илэрхийлж байгаа. Эсвэргээр орон нутгийн сэтгүүлчдийн хувьд бол сурмаар байдаг боловч тэр сургалтанд хамрагдах боломж байдгүй. Аймагт нэрээ заадгүй тий. За ингээ онлайнаар хамрагдах боломжууд байдаг. Тэрэн дээр ингээ хагас дотор хамрагддаг боловч зарим тохиолдолд сүлжээний асуудлаас болоод чаддаггүй, цаг заваас болоод чаддаггүй. За яг орон нутагт нь Улаанбаатарт авчраад ингээд сургая гэхээр нэг юм хоёр өдрийн сургалтанд хамрагдах гэж 3-4 өдөр өдрийн ажилдаа алдаад идэг учраас бас болохгүй байна. Тэгэхээр нөгөө манайх шиг гэдэг юм уу бид нар шиг юм хөлмөдөлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын маань арга барил хэрэгцээндээ нэг л нийцэхгүй байгаад байна гэдэг зүйлийг эндээс харж байгаа. Тэр сургалтын хэрэгцээ байна. Гэхдээ бидний тэр сургалтаа хүргэж байгаа арга барил нь хэрэгцээндээ нийцэхгүй л байна л гэсэн. Тэ хэрвээ энэ бизнесийн байгууллага байсан бол нийт тэргуун шийдэх ёстой арга хэмжээ болчихж байгаа байхгүй тий. Одоо юу гэдгийг кино театр ажиллажлаа гэж бодоход дэлгэцэн бүрсгэр байх юм бол энэ чинь энэ тэргуун л шийдэх ёстой асуудал шүү дээ. Тэгэхээр нэг талаасаа бид нар өөрсөн дээрээ тэр тал дээр гэдэг үлдэх хэрэгцээ байгаад байна. Тэгэхээр магадгүй дараагийн сургалт хөгжилтэй холбоотой хөтөлбөрүүдийг бид нар яаж орон нутгаар илүү зөв чиглүүлэх вэ гэдэг асуудал. За дараагийн асуудал бол мэдээж хүний нөөцийн асуудал. За тэрний дараагаар дэд бүтцийн асуудал зайлшгүй орж ирж байгаа. Одоо тухайлх юм бол Баян Үлгийн аймгийн Өркөндөө үгээ сонин байгаа тийм. За энэ сонины хувьд бол би буруу санаагүй бол сардаа нэг дугаар хэвлэгдэж байгаа бах. За тэгээд дугаараа одоо чөлөөт хэвлэл сан руу явуулаад тэр нь хэвлэгдээд Баян Үлгийд очихсоор байтал 14 хонжийн гэж ярьж байгаа. Тэгээд 14 Баян Үлгийд очичоод дахиад сумдаараа тарааж идэхэд нэг сар болж байна гэдэг. Тэгэхээр яг энэ дэд бүтцийн нөхцөл байдалд тулгуурлаж Өркөндөө сонин өөрснийхөө нийтлэлийн бодлогыг өөрчлөөд одоо хурдтай шуурхай тийм ээ мэдээллийг хүргэхээс илүүтэйгээр архивын байдлаар одоо түүхийг бичиж үлдээх гэдэг байдлаар ингээд нийтлэлийн бодлого хүртэл өөрчилсөн байх жишээ нэ. За энэний цаана юу вэ гэхээр нөгөө Монгол шуудан компани түгээлт хөргөлтийн одоо маш ноцтой асуудал энэ дээр хүмүүсийн мэдих хэрэгэд маш том зөрчил бий болгож байна гэдэг үнчгэд бол их хатуурдаггүй байх гэж бодож байгаа. Тэгээд энэ асуудлыг бас Медиа Монголын чуулганы үеэр хэвлэлүүд маань ярьсан. За тэгээд орон нутагт хөгжиж байгаа бүсийн телевизүүдийн асуудал төвийн телевизүүд болон төвийн хэвлэл мэдээллийн байгууллага орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай мэдээж өрсөлдөх ёстой. Гэхдээ өрсөлдөөн ямар төвшөнд бас байх вэ гэдэг ч юм уу. Тэгээ орон нутагт байгаа тэр зах зээлийн жижигхэн боломж дээр нь очиод магадгүй одоо сумын наадмыг нь мөн аймгийн наадмыг нь хотоос очиод нэг телевиз шууд амжуулаад байх нь бас зөв ч юм уу гэх мэтчлэн ийм салбар дотроо ойлголцож ярилцах хэвээр асуудлууд орон нутгийн хэвлэл мэдээллүүд нэлээд тулгымцсан асуудлын хэмжээнд бол хүрсэн байна гэдэг зүйлийг Медиа Монголын чуулганаас яригдсан. Тэгээд бид нар чуулганыг дуусгаад за дурдгдсан агуулгуудыг ерөнхийд нь базаад 6 агуулгатай тунхаг бичгийг бол гаргасан байгаа. Тэгээд 6 агуулгатай тунхаг бичиг болон за түүнээс гарсан одоо нэг дараагийн авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүдтэй холбоотой одоо уулзаж ярилцах, ганцаарчлан уулзаж ярилцах хүсэлтийг бас ерөнхий сайдад хөрвүүлсэн байгаа. Тэгээд бид нар яагаад ерөнхий сайдыг бас чуулган дээр урьж авчирч яриулахыг хүссэн бэ гэхээр яалтчгүй бид нар тохиолдоод байгаа гурвалсан хямрал гэдэг асуудлыг шийдэхийн тулд бид нар Монгол Улсын хөгжлийн бодлого гэдэг зүйл, зах зээл, эдийн засаг гэдэг зүйлийг ярих хэрэгтэй. Тодорхой хэмжээнд төсөв гэдэг зүйлийг бас ярих хэрэгтэй болчихж байгаа. Тийм учраас яг энэ агуулгууд дээр одоо хариулах боломжтой юм аа. Ерхийсэд байсан болов гэж үзээд бас урьсан. Тэгээд чуулганаас гарсан бас нэг би одоо үр дүн гэж хэлчихэд нэг буруудах болов гэж бодож байгаа. Бид нэр хэвлэл мэдээллийг дэмжих сан байгуулах хүсэлтэй байгаагаа бол илэрхийлээд төрөөс санг одоо санхүүжүүлэх тодорхой хувийг нь санхүүжүүлэх чиглэлээр дэмжих боломжтой эсхийг тодруулахад бол яг засгийн газраас дэмжээр барахгүй дэмжих ёстой, дэмжих нь үүрэг гэдэг зүйлийг бол хэлсэн. Тэгэхээр энэ чиглэлээр бас дараагийн уулзалтуудыг бид нэр хийх хэрэгтэй. Тэгээд бидний гаргаж байгаа ерөн судалгаа, ажиглалт, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хийж байгаа ганцаарчилсан ярилцлагууд дээр харагдаж байгаа нэг зүйл бол ямар нэгэн байдлаар байгууллагууд маань нэг амьдрахын тулд өөрснийгөө болгоод одоо татврын өртөө байсан ч хамаагүй, нэмийн татварын шимтгэлийн өртөө байсан ч хамаагүй ямар ч нэг үйл ажиллагаагаа одоо олон нийтэд үйлчилчих гээд ингээд моторыг эргүүлээд байна. Гэхдээ энэ чиглэлээр ингээд удаа явах юм бол ерөөсөө доктортой байх ямар ч боломж байхгүй. Тэгээд ингээд үйл ажиллагааныхаа зардлаасаа жоохон мөнгө илүүчлээд ингээд гоё инновац хийтээ, сайтаа сайжруулъя. Эсвэл одоо шинэ төрлийн контент үйлдвэрлэхээр тэр инновацийн санхүүжилт ерөөсөө гаргах ямар ч боломж байхгүй байна. Тэгэхээр биднэрт магадгүй эхний ээлжинд үйл ажиллагааны үндсэн зардлыг
одоо харахаас илүүтэйгээр яг тэр инновац буюу шинэ гоё юм хийх, шинэ технологи нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр зүйлс нь чиглэсэн инновацийн санхүүжилтийн сангаас олгоё гэж бид нэр зорж байгаа. Тэгээд энэтэй холбоотой бас дараагийн одоо шинэ мэдээллүүд, өөрчлөлтүүд бас гараад явах болов гэж бодож байна. За та түрүүн итгэлцлийн асуудлыг бол дурдсан. Хэл мэдээлэл болон олон нийтийн итгэлцэл өдөр бүр ингэж буурж байгаа. Тэгээ үүний шалтгааныг та юу гэж харж байна? Цаашид ер нь ямар арга хэмжээ авах болох вэ? Тэгээ ер нь бол манай байгууллагын үнцэг гэх юм бол олон нийт хэл мэдээллийн байгууллагад итгэхгүй байгаа байдлын суурь шалтгаан нь бид нар итгэж болох хэл мэдээллийн байгууллагуудаа тодорхойлж чадахгүй. Тэр яг судалгаагаар бол одоо хэвлэлийн хүрээлэнгийн хэвлэл мэдээлэл өнөөдөр тайлан дээр бол 389 хэвлэл мэдээллийн байгууллага тоологдсон байгаа шүү дээ, тий. Бүртгэгдсэн байдлаар 2024 оны эцсийн байдлаар гэж явах баг. Тэгэхээр 389-үүлээ яг нийтийн эрх ашигын төлөө иргэн бидний мэдих эрхийг хангахын тулд ажиллаад байгаа юм уу гэдэг асуултыг бид нар өөрснөөсөө асуух хэрэгтэй болчиход байгаа юм. Магадгүй ямар нэгэн зүгээр домен эзэмшдэг ч юм уу, тий. Тэгээд тэрэн дээр ингээд цэвэр арилжааны үйл ажиллагаа явуулаад байгаа. Тэгээд тэр тухайн мэдээлэл үнэн бодит байх нь нэг тийм чухал биш ч юм уу, тий. Тэгээд эдрийг бид нар болохоор импостер медиа гэж энэ миний л гаргаж байгаа юм л да. Тодорхойлолттой одоо хэвлэл мэдээллийн байгууллагын дүр хэсгэгч гэж тодорхойлж байгаа. Тэр 389 дотор маань тэдгээр бас байгаа. Нэг бол одоо хүлээн зөвшөөрөх баг, тий. Манай салбарын ч гэсэн. Гэтэл нөгөө нэг тэдгээрийн одоо үйл ажиллагаа илүү магадгүй олонх нь байж магадгүй учраас яг нийтийн эрх ашигын төлөө ажиллаж байгаа урд тормоогоор хой тормоогоо нөхөд явж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд тэр дунд ингээд бүрсгээд харагдахгүй. Тэгээ яг ингээд бүгд л адилхан юм. Хэвлэл мэдээлэл гэхээр яг л нэгэн цул юм байгаа юм шиг. Олон нийт маань ойлгоод байгаа нь магадгүй суурь шалтгаан юм болов уу гэдэг юм таамаглалыг бид нар дэвшүүлээд тэгээ 2025 онд хэвлэл мэдээллийн экосистемийн зураглал гэдэг дээрээ эхний зорилго маань бол нийтийн эрх ашигын төлөө ажиллаж байгаа өөрийн гэсэн одоо мэрэгжлийн редакц ажилладаг. Бусдын контентийг хуулж авч тавьдаг биш. Өөрсдийн оригинал контентийг тогтмол бэлтгэдэг. За тэгээд тэрэн дээр их сурвалжийн хувьд бол харьцангуй төрөлжсөн буюу иргэдээс дуу хоолойг нь ярилдаг те. За тэгээд хүрээ их сурвалжуудаас ярилдаг, бизнесээс ярилдаг, судлаачдыг ярилдаг гэх юм. Иймэрхүү шалгуур тавиад харах юм бол ер нь 389 маань хідэн тунж үлдэх болоо гэдгийг зүгээр харж үзсэн. За тэгээ энэ дээрээс ингээ харж байхад бол 389-өөс ер нь бол хамгийн багаар одоо 75 байгууллагын бид нар нийтийн эрх ашигын төлөө үйл ажиллагаа эрхэлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага гэж үзэж болох юм байна гэж харсан юм. За энэ одоо байгууллагуудын жагсаалт ч гэдэг юм уу тэр зүйлийг бид нар бол нөгөө олон нийтэд ямар нэгэн байдлаар зарлахгүй үндсэндээ нөгөө сэтгүүл зүйн нөөц зөвчлөлийн үр дүнгийн хувьд магадгүй яг өөрсдийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд бид нар магадгүй сургалтандаа ингээд урахад одоо ерөн гэсэн бол эрх хэмжээний хариуцлагатай гэдэг ч юм уу тийм. Дайлууд тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан бол санхүүгийн тодорхой хэмжээний сахилга баттай юунд зарцуулна гэсэн тэр зүйлдээ зарцуулах боломжтой гэдэг ч юм уу. Тэр байгууллагуудаа тодорхойлох зорилгоор юм бол хийсэн. Гэтэ энэ тоог ингээ олон нийтэд зарлах нь ямар ач холбогдолтой вэ гэхээр таны харж байгаа тийм уншигчийн үднээс мэдээлэл хүлээж авч байгаа хүний үднээс харах юм бол таны харж байгаа сошиал медиа дээр ямар нэгэн имэйл гэсэн өргөтгөлтэйгээр гэдэг ч юм уу нэрэндээ тийм имэйл гэсэн үсэг орсон Facebook аккаунт болгон сэтгүүл зүй биш юмаа гэдгийг та бас уншигчийн төвшөнд ойлгоорой. Тэгэхээр магадгүй өөрийнхөө нөгөө хэрцүү шүүмжлэлт сэтгэлгээгээр редакцийн бодлого бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийж байгаа энэ редакц чинь сэтгүүл зүйн байгууллага юм биш үү гэдгийг өөрснөө тодорхойлоод тэгээ нэг юм итгэж болох редакцуудаа хандаж тэндээсээ мэдээлэл авдаг байх юм бол таны магадгүй сэтгүүл зүйн салбарын талаарх ойлголт огт өөр байх болов уу гэдгийг бас хараасаа гэдэг үднээс бас энэ тоог бид нэр яриад байгаа. За 75 гэдэг тоо нэмэгдэх боломжтой. Энэ дээр бид нэр мэдээлэл авах боломжгүй байсан учраас орон нутгийн телевизүүдийн нөгөө цацалт руу бид нэвтрэх боломжгүй Улаанбаатар хотоос хийсэн судалгаа учраас орон нутгийн телевизүүд бол огт хамрагдаагүй байгаа. Тэгэхээр орон нутгийн телевизүүд нэмэгдэх боломжтой. Дээрээс нь 2025 онд шинээр нэгдсэн редакцууд одоо Рум 24 гэдэг ч юм уу те шинэ редакцууд бас нэгдсэн байгаа. Тэр редакцууд бол энэ судалгааны төвөрт авагдаагүй учраас ерөөсөө ороогүй гэсэн. Тэгэхээр 75-аас дээшээ явсан тоо нэмэгдэх боломжтой гэсэн. Тэгэхээр уншигчид маань бас нэг талаасаа
итгэх боломжтой, итгэж болох тэр редакцуудаа өөрснийхөө тодорхой шалгуурын үндсэн дээр бас сонгож байнгын мэдээлэл хэрэглэдэг байгаасай гэж хүсэж байгаа. Тэгээд бид нар бас юу яасан л да Медиа Монголын чуулганы үеэр үзэгчдээс асуулт аваад тэгээд тэр донд нөгөө ерөнхий сайдаас та ер нь дотоод мэдээллийг хаанаас авч ийнэ гэд асуулт бас ирсэн. Тэгээд тэрэн дээр бас яг мэдээж зарим талаараа нөгөө тэр редакц гэхээр одоо нэг юм ялгаатай байдал үүсгэж гэдэг юм уу тий шудраг бус өрсөлдөөний нөхцөл байдал үүсгэж гэдэг юм уу эрсдэл байсан баг. Гэтэ ямар нэг редакцийг бол ерөнхийдөө нэрлэегүй. Тэгэхээр эндээс харахад бид нар баталгаатай редакцуудаа таних тал дээр хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй байна гэдэг бол бидний харж байгаагаар манай байгууллагын хувьд бол суур асуудал юм биш үү гэдэг асуудал. За хоёрдугаар асуудал гэм бол мэдээж сошиал медиад ирэх замбраагүй хэрэглээ. Мэдээлэл болгон сэтгүүл зүйн бүтээгдэхүүн гэж итгээд байгаа байдлаас өөр буруу. Дээрээс нь хэлэмтээлийн байгууллагууд өөрснийгөө за иргэн одоо дулам хорлоо та өөрөө тэгээд биднийг олоогүй байна шүү дээ. Тэгчээ сэтгүүл зөрмүүлээд байна гэж бас болохгүй тий. Тэгэхээр бид нар иргэн дулам хорлоо зориулсан мэдээлэл үйлдвэрлэдэг гэж өөрснийгөө тодорхойлж байгаа бол надад хүрэхийн тулд хэлэмтээлийн байгууллагууд бас юу гэж байгаа юм бэ? Өөрснийгөө бид нар хэрхэн сурталчилж байгаа юм бэ? Нөгөө талаас яг экосистемийн хэмжээнд аваад үзэх юм бол сэтгүүл зүйн нийгэмд байхгүй бол яах юм? Амьдралын үргэлжлэхээр үргэлжлэх юм уу? Эсвэл иргэний дан гарах юм уу? Тэ бизнесүүд нь хампуураад эхлэх юм уу? Энэ үр дагавар ер нь юу байж болох вэ гэдгийг бид нар бас олон нийтэд сурталчлан таниулах тал дээр жоохон дутагдaltaй байж ирсэн юм болов гэдэг юм дүгнэлтийг бас харж болж байгаа. Тэгээд ерөнхийдөө яг энэ байдал сошиал медиа одоо дэлхийн нийтээр л байгаа учраас түрүүний ярьсан технологийн хямрал дэлхийн нийтээр л байгаа учраас ганцхан Монголд ч байгаа юм биш. Ер нь Edelman Trust Barometer гэж судалгаа байдаг. Тэрэн дээр яг Монгол оролцоогүй дэлхийн 28 орн дээр ер нь институтуудад итгэх хүмүүсийн итгэл ямар байна гэдэг ингээд судалж гаргаж ирсэн байна. За тэгэн гууд 28 орны дөнгөж 13 хэвлэл мэдээлэлтэй илүүтэй итгэдэг гэж гэсэн нэгдсэн дүн гарсан байна л да. Тэгэхээр 15 нь итгэхгүй гэсэн юм хариултыг жишээлбэл өгсөн байгаа дээ шүү дээ. Тэгэхээр энэ судалгаан дээр за Азийн орнуудаас яг хэвлэл мэдээллийн суурь боловсролын нөхцөл ойролцоо гэх юм бол Таиланд орсон. За адилхан зүгээр Азийн бүстэй гэдэг юм бол Япон, Солонгос зэрэг орнуудын судалгаанд хамрагдсан байгаа. Тэгэхээр зүгээр бид нар баримжаа аваад харахад бас ямар хөө байна вэ гэдгийг харах боломжтой байх. Тэгээ нийт хэвлэл мэдээллийн салбарын ихтгэл хүлээх үзүүлэлт бол 100 оноос 54 оноор хэмжигдсэн байна. За яг нэг баяртай ч юм уу мэдээ төр 53 он авсан. Төр дэтгэх ихтгэл 53 оноотой. Хэвлэл мэдээлэл тэрнээс бас арай дээр нэг ийм үзүүлэлттэй байгаа даа. Тэгээд нийгэм хэнд хамгийн сайтыг чинь гэхээр судлаачид багш нарт хамгийн их итгэдэг юм байна. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд маань их сурвалжийн сонголт дээр бас тэр хүмүүсийг оруулж ирэх юм бол магадгүй илүүтэй харуулах юм бол гэдэг юм уу? Нийгмийн итгэлцлийг нэмэгдүүлэх юм боломжууд эндээс харагдчих магадгүй маа гэж үзэж болно. Тэгээд судалгаан дээр бас нөгөө хэвлэл мэдээлэлээс тэгвэл яг юу хүлээгээд байгаа юм? Яавал илүү итгэх гээд байгаа юм бэ гэдээ асуусан байгаа. Тэгэхэд бол энэ хоёр үндсэн одоо шийдэл гэх юм уу? Илүү тод харагдаж байгаа. Нэгдүгээрт нь нийгмийн бухимдал одоо нэг тийм хурцдмал байдлыг илүү нөгөө эерүүлэх, тайвшруулах чиглэлийн магадгүй агуулга контентуудыг гаргавал илүү бас таатай байна гэж ингээд иргэд хариулсан байна л да. За хоёрдугаарх нь бол ерөөсөө л ингээд мэдээллийн үнэн бодит байдлыг л айгуу сайн эрхэмлээд өгөөч гэдэг юм. Айгуу энгийн юм шиг мөртлөө магадгүй буцаагаад бид нар судалгаанаас үнэн бодит байдал чухал юм байна гэж бараг ойлгохоор төвшөнд хэрэглэгчид сэтгүүл зүйн салбарын бүтээгдэхүүнийг ойлгоод байна шүү дээ. Тэр иймэрхүү дүгнэлтүүдийг бол ерөөхдөө гаргаж болохоор тэгээд сүүл зүйн нууц зуршлын үр дүнгийн хувьд бол үйл ажиллагааны маань үндсэн гол фокус бол хэвлэл мэдээллийн байгууллагын бизнес загварыг сайжруулах гэдэг агуулга дээр тогтдог. За бизнес загвараа сайжруулах гэдэг юм руугаа бид ингээл менежмент, бизнес загвар гэдэг онлайн юмнууд руу ингээд явж байгаад буцаад хэвлэл мэдээллийн салбар хэрэглэгчтэй л судлах хэрэгтэй байна гэдэг юм уу гэдэг бүх байгууллага дээр очтыг. За сэтгүүлчээр ажиллаж исэн ялгаа хэвлэл мэдээллийн байгууллагт ингээд байсан хүмүүс ерөөхдөө мэдэх бах манай салбар бол ерөөхдөө жоохон эго өндөртэй салбар. Сошиал медиагийн хөгжилтэй холбоотойгоор ингээд урд нь бид нар жишээлбэл ард ирэх сан дээр юу гарна тэрийг ингээд сонголтгүйгээр нь уншдаг байсан юм байна. Тэгээ үнэн сан дээр юу гарна тэрийг бид ингээд сонголтгүй уншдаг. Энэ бол өнөөдөр надад өгсөн мэдээлэл. Тэрээс цаашаа би магадгүй бусдад ярилцах замаар өөр мэдээлэл олж авахаас биш өөр мэдээлэл олж авах боломжгүй байсан. Одоо бол алгоритм намайг нохооны тухай уншмаар нь нохооны тухай юм гэж тий. Одоо юу тийм тураах юмны талаар уншмаар байна гэвэл тураах юмны талаар өгч юм. Тэгэхээр мэдээллийн маш их юм сонголттой болсон. Тэгэхээр ийм үед одоо редакц
миний уншигч ийм юм сонсохыг хүсэж байгаа гэж би бодож байна гэдэг байдлаар бүтээгдэхүүнээ томьёолж болохгүй юм одоо цаг үеийн ялгаатай нөхцөл байдал төрчээд байна л да. Тэгэхээр хамгийн нэгдүгээр нөгөө редакцууд маань уншигчдаа үзэгчдээ судлах хэрэгтэй байна. Тэр хүмүүсийн өдөр тутмын амьдралд нь юу тулгамдаад байгаа вэ? Ямар асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа вэ те? Тэгэхээр тэр асуудлаа шийдэх хэрэгтэй мэдээллийг нь хүмүүст өгөх хэрэгтэй. Тэгээ jobs to be done гэдэг онлог. Би нэгээс Монгол төр болгож чадахгүй байна. Ямар ч гэсэн нөгөө миний уншигч ямар юмыг хийж гүйцэтгэх гээд тэгээ тэр нөгөө хангалттай мэдээлэл байхгүйгээс болоод гацчаад байгаа гэж гэх юм. Одоо жишээлбэл яг үдийд бол жишээлбэл нөгөө нэг сургуулийн насны хүүхдтэй ээж аваадад зориулсан эх 7 хоногийн одоо 5 гараас амралт эхэлж штэ тий. Тэр энэ амралтын үеэр юу хийж болох юм бэ гэсэн мэдээлэл жишээлбэл ингэ явж ямар байгаа байхгүй. Эхний асуудал. Ямар ч гэсэн уншигчдаа үзэгчдээ аудиенсоо судлах хэрэгцээ байна. Тэр хүмүүсийг асуудлаа шийдэхэд нь хувь нэмрээ оруулах хэрэгцээ байна. За дараагийн нэг бүлэг асуудал бол Reuters-ийн судалгаа илүү нэг өөр байгууллагын судалгаанд гарчирсан. Хүмүүс өөрсдийнхөө төлөөллийг хэвлэл мэдээллийн байгууллагаар харахгүй байгаа учраас энэ надад зориулагдсан юм биш юм байна гэж үзээд байна гэж. Тэгэхээр би одоо юу гэдэг олон малгайтай байж болно л доо. Тэгэхдээ одоо бага насны хүүхэдтэй эмэгтэй хүн хөдөлмөр эрхэлдэг ээжийн хувьд телевизээр өөрийнхөө адилхан дүрийг би илүү их харж байгаа юм бол тэр телевизэд илүү итгэх юм сэтгэл зүйн нэмэгдэж идэг юм байна л да. Эсвэл одоо юу гэдэг Gen Z үеийн төлөөлөл тийм байлаа гэж бодоход тэрийг л ингэ телевизээр эсвэл одоо сайтаар сонин дээр харж байгаа юм бол тэр ихтгэлцэл ингэ илүү нэмэгдэж байгаа. Энэ миний төлөөллийг дуургаж байгаа. Тэгээ энэ бидэнд тулгамдж байгаа асуудлыг шийдэх гээд байгаа байгууллага юм байна шүү дээ. Бидний дуу хоолой болж байгаа хөтөлбөр байгууллага юм байна шүү дээ гэж ингэ итгэдэг. Иймэрхүү зүйлсийг ерөөхдөө бол ингэ дурдж болохоор ихтгэлцлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг байгууллага дээр тэгээ хөтөлбөрийн байгууллагууд маань ямар ч гэсэн хамгийн нэгдүгээр уншигч үзэгчдээ судлахаас эхлээд бизнес агуугаа төрөлжүүлэх тэр стратеги тус бүртээ боловсруулад явах хэрэгтэй болов. Дээрээс нь хэвлэл мэдээллийн байгууллагуудаас та бүхэн ямар зорилтод бүлэгт үйлчлэхийг зорддог вэ гэдэг асуултыг асуухлаар дийлэх тохиолдолд байж болох хамгийн өргөн хүрээллийг нэрлэдэг. За хамгийн жижигээс нь аваад хэлэх юм бол магадгүй Улаанбаатар хотын иргэдэд гэдэг ч юм уу тийм. Эсвэл Монгол улсын иргэдэд үгүй бол дэлхийн монголчуудад гэдэг бодлоор бид нар нөгөө зорилттой зах зээлээ тодорхойлоод байгаа. Гэтэл нөгөөний мэдээлэл чинь бүр ширхэгчлэн маш нарийн болчиход байгаа ийм нөхцөлд бол аль болох тэр хүрээллээ тодорхой бүлэг рүү чиглүүлвэл илүү амжилттай байх ийм чиг хандлага харагдаж байгаа. Тэгээ ингээд яг Монгол улсын хэмжээнд аваад үзэх юм бол магадгүй үндэсний цөөнхөд үйлчилж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага гэх юм бол асар цөөхөн үйлчилж байгаа тийм. Хүүсийн одоо гендер бэлгийн цөөнхөд үйлчилж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага гэвэл бас маш цөөхөн болчихж байна. Тэгэхээр нөгөө хэвлэл мэдээллийн байгууллага нийтийн мэдих эрхийг хангахын тулд ажиллаж байгаа энэ үгийг гүйцэтгэж байгаа нөхцөл болвол иргэний нийгмийн байгууллага болон төр хувийн хвшил хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүл зүг аврахын төлөө нэгтгэх нь утгатай санагдаж байгаа. Түүнээс биш магадгүй гутлын үйлдвэр дампуурахад бид нар яг хэдэн ажил боллоо гэдэг асуудал ярьж тийм. Энэ бол нийгмийн асуудал биш болчихж байгаа байхгүй. Нэг цэвэрсний үйлдвэр дампуурлаа гэхэд бас нийгмийн асуудал биш. Яагаад хэвлэл мэдээллийн салбарыг аврах нь нийгмийн асуудал болчиход байгаа юм бэ гэхээр энэ салбар нийтийн эрх ашигын төлөө үйлчилдэг учраас. Тэгээ нийт гэхээр дэлхийн монголчуудыг ярих гэдэг юм бол бас үгүй тийм. Нийгмийн ялгаатай бүлгүүдийг бид нар авч үзэх хэрэгтэй. Тэгмэд одоо хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг одоо нэг гишэрхэг редакц Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Гэдэг шиг юм төрөлжсөн редакцууд байж ич бид нар үнэхээр хүний эрхийг хангахын тулд нийгмийн одоо мэдих эрхийг хангахын тулд ажиллаж байгаамаа гэдэг энэ одоо үгийг тийм ээ уриал азанг гин чанартай байгаа үгийг хамгаалж чадах юм аа гэж харж байгаа. За ингээд сэтгүүл зүйн салбарт толгомдож байгаа олон асуудлыг хөндөж ирсэн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Пресс подкаст. Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлан. Мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга уу? Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүл зүйн талаар ярилцъя.